За сайн мэцэнэ та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сандралын английн төв Icon цагийн мэнтэй хамтран явуулж байгаа англи хэлний цуврал хичээлийн 14 дугаар хичээл инхүү эхлэж байна. Өнөөдөр жирийн одоо цагийн хамгийн сүүлчийн давтлага хичээл буюу хамгийн сүүлчийн дүгнэлт хичээл байгаа. Тэгэхээр жирийн одоо цагийг ойлгоогүй, жирийн одоо цагийн талаар мэдхийг хүсэж байгаа, мөн жирийн одоо цагийн талаар эргэлзэж байгаа зүйлийн тухай хичээлийн дундуур та бүхэн асуугаарай. Багш нь асуултанд нэлээд ахиухан хариулахын төлөвлөгөөтэй байгаа. Тийм учраас та бүхэн комент хэсэгт асуултаа бичиж жирийн одоо цагийн талаар болон өмнө үтсэн төбигийн 3 цаг мөн төв хайв үүлгийн тухай өнөөдрийн хичээлээр асуух боломжтой. За ингээд жирийн одоо цагийнхаа хамгийн сүүлийн давтлах хичээл рүү орё бүгдээ. За жирийн одоо цаг. Жирийн одоо цагийг англиар the present simple tense гэжэлдэг. The present simple tense жирийн одоо цаг. Жирийн одоо цаг. За одоо цагт байнга давтагдчихад үйл явдлыг жирийн одоо цагаар илэрхийлдэг. Жирийн одоо цагаар олон үйл явдал илэрхийлдэг. За тэрний хамгийн түгээмэл хэрэглэгддэг үйл явдал нь бол энэ гэж ойлгож болно. Жирийн одоо цаг монгол хэлнээ даг гэж орчуулдаг. Дагийн дөрөв зэрэг. За үүсгэхээр даггүй. Ерөнхий асуулт болон ялгаа асуулт нь даггүй, тусгай асуулт нь дагвэ гэж орчуулдаг. За жишээлбэл та хаана ажилладаг вэ? Гэж хэлвэл where do you work? Where do you work? Where do you work? Та хаана ажилладаг вэ гэсэн үг. За орчуулгын даг вэ гэж орчуулгатна. Та хаана ажилладаг вэ гэж. За би банкнд ажилладаг гэж хэлвэл I work in a bank. I work in a bank. Би банкнд ажилладаг. За энэ батлах хэлбэр бол ингэж орчуулагдаж байна. Тусгай асуулт нь дагвэ гэж орчуулагдаж байгаа. За тэгвэл та сурдаг уу гэж асууя. Та сурдаг уу гэж хэлвэл Do you study? Та сурдаг уу? За энэ ерөнхий асуулт. Ерөнхий асуулт учраас орчуулгын дагвэ гэж орчуулагдаж байгаа. Дагвэ, та сурдаг уу? За ялгаах асуулт мөн адилхан дагвэ гэж орчуулагдана. Нөгөө англи хэлнээр болохоор ялгаж байгаа хоёр үгийнхаа дунд нь тавьдгаа гэдгийг бид нар үзсэн байж байгаа. Жишээлбэл та сурдаг юм уу, ажилладаг юм уу? Do you study or work? Do you study or work? Та сурдаг уу, ажилладаг уу гэж байна. Та сурдаг уу, ажилладаг уу? За арчлуунууд өгч нь ногоо өнгөмөр балаар өчөж өгч байгаа. Дагуу. За одоо ингээд дөрвөн хэлбэр нь болцсон байна. Үгс хэлбэр. Би энд амьдардаггүй гэж лээ. Би энд амьдардаггүй. I don't live here. I don't live here. За I гэсэн биеийн төлөө нэг байна. Тийм учраас don't гэсэн туслах үгэг орчиж байна. Don't яраас үгэг мэн орчиж байна гэдэг бүгдээ сайн хараад ороо. I don't live here. Би энд ажилладаггүй. За ингэж хэлчихлээ. За энэ дээр харахад батлах хэлбэр маань даг гэж орчуулагдаж байна. Үгүйсгэх хэлбэр нь даггүй гэж орчуулагдаж байна. Ерөнхий асуулт, ялгаах асуулт хоёр маань хоёулаа даггүй гэж адилхан орчуулагдаж байгаа. Тусгай асуулт нь даггүй гэж орчуулагдана. Асуух үгээр хэлсэн асуултыг тусгай асуулт буюу special question гинэ гэдэг өмнөх хичээлүүд дээр үзсэн байж байгаа. За тэгвэл жирийн одоо цагийн орчуулга нь бол юм байна.
Өөрөлдөл жирийн одоо цаг монгол хэлнэ. Дагийн дөрвөн зэрэг. Үгс хэлбэр нь даггүй, асуух хэлбэр нь дагуу, тусгай асуулт нь дагвэ гэж орчуулдаг юм байна. Ингэж ойлгоно. За тэрний дараа жирийн одоо цагт туслах хууль байдаг. Жирийн одоо цаг маань туслах хуулиураа бас бусад цагуудаас ялгагдаж өгдөг. Жирийн одоо цагийн туслах хуулийг нь do das гэсэн хоёр туслах хуулийг байдаг. Do das. За жирийн одоо цагт do das гэсэн туслах хуулийг байдаг. Do das гэсэн туслах хуулийг маань бир хоёрдаг. Бир. Do гэсэн туслах хуулийг маань I, you, we, they гэсэн ийм биеүдтэй хүрдэг бол das гэсэн туслах хуулийг нь he, she, it гэсэн ийм биеүдээр хордог байна. За мөн do das гэсэн туслах хуулийг араас not гэсэн үгүйсгэх хэлбэр орж үгүйсгэгддэг. За үгүйсгэх хэлбэр нь дэлгэрэнгүй ба товчлсон гэсэн хоёр хэлбэр үүдэг. Өөрөлдөл do-гийн араас not ороод do not. Энэ бол дэлгэрэнгүй хэлбэр нь. Товчлсон хэлбэр нь don't. За ингэж орчихно. За мөн das. Das-ийн араас not гэсэн туслах хуулийг ороод үгүйсгэх хэлбэр бий болж байна. Энэ бол үгүйсгэх хэлбэрийн дэлгэрэнгүй хэлбэр нахна. За das not-ыг товчлвал doesn't болно. Doesn't болно. Does not. Doesn't. За ингээд жирийн одоо цаг дээр энэ do das гэсэн туслах хуулийг байдаг. Do das гэсэн туслах хуулийг байдгаараа do das гэсэн туслах хуулийг хэрэглэгддгээр бусад цагуудаас ялгарч өгдөг. Өөрөөр хэлбэл одоо бусад 25 цагт do das гэсэн туслах хуулийг хэрэглэдэг. Өөрөөр хэлбэл do das гэсэн туслах хуулийг маань зөвхөн жирийн одоо цагт хэрэглэгддэг. Жирийн одоо цагийн туслах хуулийг юм байна. Туслах хуулийг муу юм аа гэж ойлгож байна. За ингээд бүгд туслах хуулийг талаар ярьчлаа. Do das. За тэрний дараа томьёо. Өөрөөр хэлбэл энэ цагийн гол зүйл болсон томьёо мэн. Гол цөм мэн одоо яах вэ гэхээр эхлээд үйл хийж орно. Үйл хийснаараас үйл үг орно. Үйл үг. За үйл үг мэн est гэдэг тохиолдол байгаа. Ямар тохиолдол үйл үг мэн est байдаг юм бэ гэвэл жирийн одоо цагийн батлах хэлбэрт байгаа өгүүлбэрийн өгүүлэгдэхүүн нь өөрөөр жирийн одоо цаг дээр 5 хэлбэр гэдэг. Тэрний зөвхөн батлах хэлбэр дээр байна. За үеийн эзний өгүүлэгдэхүүн буюу subject нь. Subject нь зөвхөн 3 дахь биеийн ганц сон дээр буюу he, she, it дээр байвал үйл үг нараасаа est төсөг залгадаг. Est төсөг залгадаг. Жишээлбэл тэр эрэхтэй бүжгэлдэг гэж лээ. Тэгвэл he гэдэг нь үйл хийсэн. За үйл хүн шууд орчихно. Dance. За тэгээд үйл хийсэн 3 дахь биеийн ганц тоо байгаа учраас үйл үг нь хойноосоо est төсөг авдаг байна. Est төсөг авдаг. Сайн. За тэгвэл 3 дахь биеийн ганц тооноос бусад биеуд болох I, you, we, they араас орсон үйл үг нь est төсөг залгадаггүй. Өөрөөр хэлбэл ийм тань орсон. Subject plus verb est байхгүй гэсэн үг. За жишээлбэл би бүжгэлдэг гэж лээ. Түрүүн бид тэр хэрэгтэй бүжгэлдэг гэдгийг he dances гэж хэлж байсан бол би бүжгэлдэг гэж хэлвэл I dance. За энд үйлгээрээс est төсгөл залгахгүй байна. Яг л ихтер he, she, it биш учраас үйл хийсэн. He, she, it байх юм бол хойноо үйлгэн est төсгөл залгадаг юм байна гэж ингэж ойлгож байна. За энэ үйлгээрээс est төсгөл залгахад бас тодорхой хэмжээний дүрмүүд байдаг. Хамгийн ихний нэгдүгээр дүрм маань яадаг вэ гэхээр тухайн үйлг нь и-гэр төгсөөд тухайн s гэсэн тухайн үйлг нь y гişгээр төгсөөд y и гэдэг чинь сайн хандураад хэлчихлээ. Тухайн үйлг нь y гэсэн гişгээр төгсөөд y өмнө гийгүүлэгч байх юм бол s гэсэн залгах юм бол y нь i-аар солигдоод es гэсэн төслийг залгаж чаддаг. Es.
За жишээлбэл сурах гэдэг үг байлаа. Сурах гэдэг маань study. Энэ сурах гэсэн үг маань why гэсэн гişгээр төгссөн байна. Why өмнө гүйгэлж байна. За тэгвэл одоо энэ өндөр өгүүлбэр авч үзээ бүгдээ. Тэр эмэгтэй сурдаг гэж лээ. Тэр эмэгтэй сурдаг. За тэгвэл she studies. За энэ өндөр харъя. Тухайн үйл нь why-ээр төгсөөд why өмнө гүйгэлж авах юм бол why нь I-аар солигддог гэж байна. Тэгвэл нь одоо why нь I гэсэн гişгээр солигдох юм байна. А тэгэн гутаа E гэсэн гişиг орчно. Тэгээд үүлгээрээс S төгсөл залгана. За ийм дүрм байна. Дахиад сонсъё. Тухайн үүлэг нь Y гişгээр төгсөөд Y өмнө гүйгүүлэгч байвал гүйгүүлэгч үсэг байвал Y гişиг үсэг нь I гişиг үсгээр солигдож ES гэсэн төслийг залгаж ирдэг. За тэгээд энэ өгүүлбэр маань she studies буюу тэр эмэгтэй сурдаг. Өгүүлбэрийн төгсгөлд ийм өөрчлөлт гарч байгаа юм байна гэдэг бүгдээрээ сайн ажиглаж анхаарч ойлгож байгаарай. За тэгвэл би сурдаг гэж лээ. Би сурдаг үйл нь study гэдэг үгнээс өөрчлөх шаардлага байхгүй. Өөрөөр хэлбэл S залгахгүй шууд I study. За ангичлан I study. За энэ I гэдэг давхар орцсон байна. Энийг бүгдээрээ бид нар сурдаг гэж хэлж байна. Үйл хийсэн сэлчээ. We study. Бид нар сурдаг гэж. За тэгвэл үүлгээрээс S гэсэн залгуудаг эхний дүрм маань юм бахна. За хоёр дахь нь. Хоёр дахь дүрм нь болохоор тухайн үйл үгийн ямар төгсгөлөөр төгсөж байна вэ гэдгээс хамаардаг. Тухайн үйл үг нь ямар төгсгөлөөр төгсөж байна вэ? Өөрөөр хэлбэл эдгээр төгсгөлтэй үйл үгтийн араас ES гэсэн төслийг салгадаг. За CH TCH SH double S X O тухайн үйл өгнүүд маань ийм төгсгөлтэй байвал үйл өгч нь ингэж төгсөж байвал энэ үйл үгийн араас S төсөлд залгахдаа E гэсэн гişгийг зэрэгэлдэг. E гэсэн гişгийг зэрэглээд S төсөлд залгадаг. S төсөлд залгадаг. Жишээлбэл миний хүү англи хэл заадаг гэж лээ. Миний хүү англи хэл заадаг. За хүү гэж байна. Хүү гэдэг маань 3 дугаар биеийн ганцтай учраас хойноо S залгах хэрэгтэй болчихж байна. За my son teach. За энэ teach гэдэг үйл үг маань CH гэсэн буюу ийм төслөөр төгсөж байгаа учраас хойноо E гэсэн гişг жиргэлнэ. E гэсэн гişг жиргэлээд тэгээд S гэсэн төслөө залгаж байгаа. За энэ бол хоёр дахь дүрм байна. Миний хүү заадаг, миний хүү багшилдаг гэсэн ийм өгүүлбэр гэж болно. За тэгвэл тэд нар багшилдаг. Тэд нар заадаг гэж хэлэх үү? Тэд нар багшилдаг. Тэд нар заадаг. За гэж хэлвэл they teach. Шууд уулгүй нь ямар ч хойрлохгүйгээр ингэж орчиж байна. За бусад тохиолдолд үүлгээрээс S гэсэн төслийг шууд залгана. Бусад тохиолдол гэдэг нь өсвөл тухайн үүлэг нь Y-ээр төсөөд өмнө нь гүйгүүлж байвал ингэн S залгах юм байна. Y нь I-ээр төсөөд E гэсэн төслийг залгах юм байна. Хоёрдугаарт нь ийм тухайн үүлгнүүд нь ийм төсвөлөөр төсөж байвал хойдолтой заавал E гэсэн шиг жиргэлж байгаад S гэсэн төслийг залгаж ирэх юм. За бусад тохиолдолд юм одоо ерөөсөө энэ he dances, he eats, he plays гэдэг юу гэдэг. За ингэ дүрм нь болчихсон. Өөрөөр хэлбэл жирэ одоо цаг дээр юм хоёр дүрмийг сайн ойлгож авах хэрэгтэй юм байна. За ингээд цаашаа явъя да. Жирэ одоо цаг дээр хэрэглэгддэг бас үгнүүд гэдэг. Тэгвэл одоо тэр үгнүүдийг бүгдрээ ямар үгнүүд хэрэглэгддэг юм бэ гэдгийг харилцгаая. За always дандаа гэсэн үг.
Дандаа. Always. Дандаа. Usually. Usually. Ихэвчлэн гэсэн үг. Ихэвчлэн. Usually. Ихэвчлэн. За мөн. Often. Often. Банга. Often гэж бичээд T үсгийг хэлэхгүй often гэж уншдаг. Монгол хэлний орчуулгадаа банга гэж орчуулдаг байна. Always, usually, often. За мөн. Seldom. Seldom. Seldom гэдэг нь хаяа гэсэн үг. Хаяа. Хаяа. Always. Дандаа. Usually. Ихэвчлэн. Often. Банга. Seldom. Хаяа. За мөн. Really. 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 Бараг л маш ховорхон, маш цөөхөн асуудлыг илэрхийлдэг. Ийм үг байна. За мөн. Occasionally. Occasionally. Цөөхөн, ховорхон асуудлыг илэрхийлдэг. Really гэдэг нь жилд нэгээс хоёр удаа зүүдэг зүйлийн тухай ярихтаа хэрэгэлдэг бол occasionally гэдэг үг маань жилд 4-5 удаа хийдэг зүйлийнхаа тухай ярихдаа хэрэгэлдэг. Ийм үг байна. За мөн. Ever. За. Ever. Ever. Ever гэдэг нь ерөн гэсэн үг. Ерөн. Ever. Ерөн гэсэн утгаар илэрхийлдэг. Ever. За мөн. Never. Never. Never гэдэг нь огт ерөөсөө гэсэн утгаар илэрхийлдэг. Never. Огт ерөөсөө. Ever. Never. Огт ерөөсөө гэсэн утгаар илэрхийлдэг. За. Мөн ийм үг хэрэглэгдэнэ. Sometimes. Sometimes. Заримдаа. Заримдаа. Заримдаа би одоо тийшээ явдгаа гэдэг юм уу тийм ээ? Sometimes. За мөн. Every. Every гэсэн үг хэрэглэгдэнэ. Бүр болгон гэсэн үг. Бүр болгон. Өдөр бүр гэвэл every day, жил болгон every year. За тэгвэл энэ үгнүүд өгүүлбэрийн хаана орд юм бэ? Гэвэл энэ never-гээс дэших бүх үгнүүд маань өгүүлбэрт дандаа үйл үгийн өмнө нь ордог. Өгүүлбэрт байрлахдаа үйл үгийн өмнө нь орно гэсэн үг. Always, usually, often, seldom, rarely, occasionally, ever, never гэсэн үгнүүд маань банга үйл үгийн өмнө нь хэрэглэгдэнэ. Үйл үгийнхаа өмнө нь бүх хэлбэр дээр батлах хэлбэр, үг үүсгэх хэлбэр, ерөнхий асуулт, ялгах асуулт, тусгай асуулт бүх хэлбэр дээр л үйл үгийнхаа өмнө энэ үгнүүд маань хэрэглэгдэж явна гэсэн үг. За sometimes гэдэг маань өгүүлбэрийн эхэнд болон өгүүлбэрийн дунд орж болдог. Sometimes. Асуух болон үүсэх хэлбэр дээр ихэвчлэн эхэнд нь ордог. Бишээ батлах болон үг үүсгэх хэлбэр дээр ихэвчлэн өгүүлбэрийн эхэнд орно. Sometimes гэдэг үг маань. Асуух хэлбэр дээр өгүүлбэрийн дунд нь ордог. За every гэдэг үг нь every morning, every day, every year, every summer. Every гэдэг үг маань өгүүлбэрийн эхэнд болон өгүүлбэрийн сүүлд ордог. Ийм. За ингээд жирийн одоо сая дээр ямар үгнүүд хэрэглэгдэх юм бэ гэдгийг
Бүгдрээ үзлээ. Дахиад бүгдрээ уншаад орчуулганд толгож хараарай. Always, дандаа, usually, ихэвчлэн, often, байнга, seldom, хаяа, really, цөөхөн, бараг л, маш цөөхөн, occasionally, ховорхон, цөөхөн, ever, ер нь, do you ever smoke? Та ер нь тамхи татдаг уу гэж ярьдагт ордог хан. Never, хизээч үгүй гэж орчуулдаггүй энэ дэр. Энэ дэр бол яг жирийн одоо цагийн энэ never-ыг үржүүлдэггүй бол ер нь огт гэсэн үг. I never dance. Би ерөөсөө бүжгэлдэг юм аа. I never smoke. Би огт тамхи татдаггүй. За sometimes. Sometimes гэдэг нь заримдаа гэсэн утгаараа илэрхийлдэг. Every гэдэг нь бүр болгон гэсэн ийм утгаар илэрхийлдэг байна. За ингээд 13 дугаар хичээл буюу одоо энэний өмнөх хичээл дээр бид нар жирийн одоо цаг дээр жирийн одоо цагийн жишээн дээр нэлээд сайн ажилласан байгаа. Өөрөөр хэлбэл англи хэлний жирийн одоо цагийн 5 хэлбэр дээр томьёолоод тухайн өгүүлбэр дотор байгаа үгнүүд маань хэрхэн байрлах вэ гэдгийг томьёолоод доотлолт нь үг үгээр нь өрөөд тэр томьёолсон одоо томьёон дотор өгүүлбэр маань хэрхэн яг бүтэж байна вэ гэдгийг нэлээд олон өгүүлбэрийн жишээн дээр бүгдээ үзсэн байж байгаа. Өнөөдрийн хичээлээр жирийн одоо цагийг ерөнхийд нь ингээд базаад ерөнхийд нь дүгнээд нэгтгэн дүгнэх хичээл багш нь өнөөдрийн хичээл дээр сая заалаа. Одоо ингээд асуулт хариултын хичээл эхлэх гэж байна. Асуулт хариултанд орох гэж байна. Тэгэхээр та бүхэн жирийн одоо цагийн талаар ойлгохгүй байгаа, мэдхийг хүсэж байгаа асуултаа багш руугаа илгээгээд асуугаарай. Тэгээд багш нь та бүхний асуултанд хариулъя та. За. Сайн байна уу? Сайхан заадад баярлалаа. Зарим үйл үгэн дээр S дагавар залгаад дуудахдаа S нь эсвэл S-ээр дуудагдаж байдаг. Энэ нь бас дуудах ямар нэг дүрмтэй юу? Тэгвэл дүрмээ мэдэж байвал тогтооход амар юм болов уу гэж бодогдлоо гэж нь. За энэ дуудаг өгүүлэгчийн ард болон одоо хоёр гишгэн дунд орсон Есүс маань гэсэн аваар дуудагддаг. За энэ бол ихэвчлэн нэр үгэн дээр болон үйл өгнөөс бусад юм дээр бол хэрэглэгддэг гэж ингэж ойлгож байна. Зям. За энд асуулт нэг хэрэг баг шүү байна. За өнөөдрийн хичээлийг энэ үргээд өндөрлөе. Ингээд дараагийн эх 7 хоногийн баасан гарагийн 13 цагаас орох 15 дахь сурал хичээл маань жирийн өнгөрсөн цаг буюу одоо 2 дахь цагаар орж эхэлнэ. Жирийн өнгөрсөн цагт орохын тулд багш та бүхэнд даалгавар өгөх гэж байна. За жирийн өнгөрсөн цаг гэдэг маань одоо дөрмийн өмсөлгийг нэлээд сайн цэжлэх, дөрмийн өмсөлгийг өөр юм болох хэрэгтэйг анхааруулж байна. Тийм учраас та бүхэн дөрмийн өмсөлгнүүдээ сайн цэжлээд, ялангуяа үйл үгийг их сайн цэжлээд тэр дундаа дөрмийн өмсөлгнүүдээ сайн цэжлээд хичээлдээ бэлдээрээ, даалгавраа хийгээрэй гэдгийг хэлэх байна. За ингээд энэ удаагийн хичээл энэ үрээд өндөрлөж